өдөр охин маань намайг захаас барааны саван авчруулахаар явуулахдаа ээжи окаварэ өөр юм битгий ширээд ирээрээ гэж үргэлжлээ. Замдаа өнөөх савангийнхэн нэрийг мартчихвээ гэхдээ ока гээд үглэж явтал хон доктор өсвэй. Хөөш, садята чавганцаа дугаа яваач. Юу ч өглөд байгаа өнхөршвэ эмчөөш. Эсвэл боо. Гээд харцаараа задооролгодог юм бэ. Үгүй, их чин авах савангийнхаа нэрийг мартчихвээ гэхдээ ока гэд давтаад яваа байхгүй юу да. Хөөе, тэр чинь вэшти ока биш. Окей байхгүй юу? Хүн болгон англитай удаад багт чинь. Гэтэ ядаж ганц савангийнхаа нэрийг зөв тогтоочооч. Ундраа хутгамар гэж. Хөөе, тэгээд тэр савангийн нэр чинь монголоор юу гэсэн үг вэ хөхөө? Хэр буртаг сайн арилгадаг он сайн саван гэсэн үг. Гэдэг юм бэ? Ингэж л би чинь хон доктор багшийн хаан ачаад он сайн гэдэг англи үг сурсан хүнтэй. Харин тэрнээс хойш улс орон түшээ дээд ард түмнийхэн онгоц үе хэрэг ажил амьдралын гайхамшигыг харахаараа өөрийн ирэхгүй окей дуусдаг болчиход байгаа. Гэхдээ үнэн юм бол үнээрээ сайхан. Гото манай бүх юм окей болоод байгаа нь хутлаа гэж юу? Жишээлбэл базар нутгийнхаа шинчиллийг боддоо. Гото бид чинь яалаа гэж байгаль орчноо онгон зэрлэг хിവэрэн байлгаж дэлхийн даяарчлаас хол хоцрох юм бэ. Өвгөрч хуучирсан аймаг одоо хөнөдөө өрөөдөөд хавчаад түлч хэрэгтэй. Оронд нь гадаадын найз нөхдийнхөө гал халуун тусламжаар өгсөн мод бут бураа цooгийг тариад авах хэрэгтэй. Энэ жил нь өгчлээ, дараа жил нь дахиад тарилаа, дахиад тусламжаар дахиад тарилаа. Ингээд яваад хахад ёст нэрээ окей байгаа зү. Тэгээд цаашиж болоо шүү. Ус мөрнөө сэргээгээд өвс дургамдаа гандагаар сүлжилтийн бодит жишиг гадаадынхан дүцүүдийг гайхуулах хэрэгтэй. Бас окей. Окей. Аслиг юм байна. Одоо энэ хүссэн дөрөөгөө хүснэсвэ шүү. Тэрнийг гадаадын найз нөхөдтөө наа. Мөн нүстэггүй найз тавьж өгөөд. Эв найран. Эдийн засгаан үүдэн татдаг. Окей. Тэгээд биш үү? Тэр ухаж төгссөн ах төрснийхэн орд оромжийг нөхөж тайлбар болж тэгшлэх илүү ажил хийхгүй. Нэгдэр маш их хэмжээний ашиг олох аргыг бид бас олсон байгаа юм да. Яаж гэж боловсруулсан цөмийн төлс химийн эдийнхэн шаар шавхрууд хаана яаж далдарууд идүү гэж тархиан гашил нойргоо хонож яваа улс орны өдөрдөгч
манай тэр их нүгсүү онгорхоо цаардан сургийг айл хэдийнэ мэдчихээ. Төр засгийн маань эрх мэдлтүүдийн даг мөрөн дээр нь хапкич налгадаад дэйлороор далавдаг болсон шүү дээ. Гүтэштэйди. Аштай. Окей. Окей. Иймэрхүү янзаар сул мөнгөний зохиол өгд манай удаас мөнхөн дэлхийн бар байтугай ах хангай дулаач. Окей. 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 Юур нь тэгээд бодоод байх нэ. Манайхан ч юм бэ шүү. Ийм үсэг дуусан. Үлгэр жишээг дагахтаа ястэр овсгоотой дэлгнүүд юм гэж хөөе. Азийн хэдхэн бар улсын нэг нь болж чадсан Сингапур. Европын голч зүрх болсон Ватикан улсын жишээгээд 2,500,000 хүн маань ганцхан хоттой багтаад нийслэл болсон. Ихнүүдлийг хийж Улаанбаатар хотон өргөжүүлж тэлээд оволдож байгааг та нар хар. Гү бас түлхий чинь окей гэхгүй юу юм бэ? Окей. Тэмдэ. Сүүлийн үед дэлхийн нийтийн шуугаж айгаад байгаа. Зууны давхаргын цоорхоогоор нэвчих нарны хитягаан туянаас хамгаалах аргыг манайхан бодоод байна. Юу гэвэл одоо энэ Улаанбаатар хот маань Улаанбаатар хот болоод байгаа чинь үнэн хэрэгтэй бол оцооны давхаргын үүргийг гүйцэтгэж байгаа байхгүй юу? Эцэст нь хэлэхгүй байж болохгүй бас нэг юм байна. Манай төр засгийн түшээ бүр том жижиггүй толгой дараалсан арга маг хурдан хөлөгтэй болч дайлаар түрэг хоёрыг түрэг зүрхжирэн шидэ. Өөрсөндөө аймаг улсын алдарт уяач цалыг авч хэл мэдгүй ядгуус хөл томчгоо хүүхдээ өвөл зонгүй зугаагаан гаргаж цэмгдэг болсон бай. Бут ингэж үндэснийхэн уламжлалын хөв өвөл хавар зун намрын дөрвөн их санган джип машин хөлөглөө хоппой малгаад өгтгөнаа сахин дээр ширэн бүсээр гангарч явдаг хайг дарга компани захирлуудан окей гэхгүй бол бас хэнийг окей гэх юм бэ? Окей. За. Ингээд яриад юм. Манай монголчууд олон зүйлээр окей үнэлгээ авахаар байгаа вэ? Хэрвээ та нар надтай санал мэдчихвэл окей товчлуурандаа. За, хей. Үзэгч сонсогчдын маань дийлэн голонхын сандаар окей гарлаа. Окей. Окей. Хомбацрань.